Сонор цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 54 дугаар хэсэг 1938 он 16 дугаар жарны 15 дугаар он Шорон бар жилийн намрын сүүл сараас хойш хүйтний ирж нэмэгдэж хэдэн өдөр орсон цас цавцаагаад хээр талын цас өглөөний наранд гялтганан хэн хүний нүдийг галбуулаад харах нөхцөлгүй ажээ. Өвлийн ихэнх сарын шувтаргаар цагаан овооны сурингаас төдий холгүй байдаг хэдэн шавар байшингууд шүндүл өнгөртөл гэрэлтэй байв. Энэ бол Монгол дэлгээх хорлон сүйтгэгчдийг шалгах туршлагын газар билээ. Босоо хүн адартан тулам намхан ууж мөрөөний хоёр ханан төмөр ор тулган давж голын ширээн дээр үйлдвэрлэлийн аргаар хатаасан далайн байцааг дэвтээсэн зууш гахайн утмалмах сакэ тэргүүтнийг өрсөн ажээ. Ханын пишингийн ам сахиж гал өрдөн суусан нэгэн Япон зэрэг галын дэргэд ном уншихаагаад харин нөгөө хоёр нь элдвийг ярих зуур архитан. Тэр хоёрын нэг нь аяна ус суугаад нөгөө нь саяхан мөгдөнгөөс ирсэн Йоши хоёр байлаа. Пишингийн ойролцоо сууж галын гэрэлд Синто шашны цэрэг гэрийн хэмрэн сан шившлэг уншин цээжилж буй цэрэг тэр хоёрын яриаг анхаарсан шинжгүй. Тэр шившлэг тэрний дотор хүн алхахыг буян болгож самурайн ёсын дагуу эзэн хааны төлөө амиан өргөх хэргийг цэрэг гэрийн эр зөргийн хатуужил болгон тунхагласан ажээ. Самурай нар эзэн хааны төлөө бусад орны ард иргэдийг хайр найргүй хядаж тэдний эсэргүүцлийн өөдөөс аимшиггүй тэмцэж алдар гавья байгуулах ёстойгаад ямар ч нөхцөлд бууж өгөх ёсгүй болоо. Тиймээс хүчдийлдсэн үедэн самурай нар өөрсдийнхөө дайсанд эрсдэггүй ганцхан тэдэнд тусалсан бурхны далдын хүчинд дийлдэгдэн хүч мөхөсцсөн гэж өөрийгөө цагаатгаж байх хуйлтай болоо. Чухам ийм үед самурай нар үхлээ сайлгүй өөртөө сэппүку үйлдэх ажээ. Ийм үхлийг бахархан биширч эзэн хааны төрд харшилсан дэрсүү номтныг хайр найргүй алах ёстой. Хэчнээн хүн албал тэр чинээгэрэн буян болно. Энэ буяныг Хатима хэмээх дайны бурхан дэнслэн хэмжиж байдаг ажээ. Чингээд л самурай гэдэг үг эзэн хааныг ам биеэрэн хамгаалагч исэн урайлага болсон хэрэг. Дайн хийхгүй бол Япон гүрэн тамин зовлонгоос үл сална. Яматогийн үр сад аз жаргалтай ариун баян амьдрахын тулд дайн хийж муу заяатны гарт орсон баялагийг булаан эзэлж байх ёстой. Тиймээс өглөө орой альж цаг мөчид самурай нар энэ сан шившилгийг уншиж байдаг. Харин ахлах дарга нар бол тэр шившилгийг толгойдон шингээж гисэн учраас унших ёсгүй болоо юм. Йоши аяна усу хоёр ажил төрлөн ярьсаар сүүлдэн амин хувийн ярианд орж тэгснэн эр зэргийн баатарлаг үйлс эмс охтын гоо үзмжиг бахархан яриад эцэстэн дайны тухай ярина. Аяна усу минь өнөөдөр сайн аргих хэрэгтэй. Удахгүй бидний ажил эхэлнэ шүү дээ. Тэгэхээр одоо л уух хэрэгтэй. Хэд хоногийн дараа халахын голын эрэг хавьд очичхоод бараг айлуудаар бууз хийлгэж идэж байх болно. Тэгтээ сайн идэх хэрэгтэй шүү. Харин уухаан татна. Муусан баргууд унтж байхад яаж ч магадгүй. Нэрэтэ. Чи надад Монгол дээл хувцас яаж өмсөх тухай зааж өгөөрэй. Бид Монголын хил рүү орохдоо Монгол дээл хувцастай явах болно. Орсон хоноо бол цагдаа цэргийн хувцас өмсчихнэ. Тэгтээ хээрийн цагдаа цэрэг их шүү. Бид чинь бараг айлуудыг хамгаалж байгаа дүрээр явах нь манай ажилд хэрэгтэй шүү дээ. Харин чамд цагдаа зэргийн дарга хувцас аль зэрэг зохихгүй л тав гэж хөхөрнө. Йоши-сан, тэгээд бид чинь бараг айлуудыг халах гол руу нүүлгэх болж байна уу? Бид тэднийг Монгол руу нүүлгэх гэж зовхгүй. Хайларын цэргийн торгоос 1000 шахам айлуудыг нүүлгээ авчирч ява. Бид бол тэднийг номон хан бүр давааны ойролцоох авдар суурьнд хүлээж байх ёстой. Харин чи өөрийнхөө шавнараас хэдэн сайн залуу шилж аваарай. Гэхдээ бас тоожомоотой ганц хоёр хүн хэрэгтэй шүү. Монголын хэлийн цэргүүд бидний хөөвөл эхлээд махан бодоор үзнэ. Тэм үед тоожомоотой цэргүүдийг тавьж нүдүүлчихээд түүгээр шалтак болгож угаад үзэж тарна да. Гэд намбуугаар буугаан заалаа. Йоши
Цагаан арих Саке хоёр хольж уусан болохоор яггүй согтжээ. Тэрээр ходоодноос нь төнсөн архины аг өрөөнөөс нь шарсан пишингийн халуунд шатах шахаж ам мэдэн бурна. Чиний нэг үүрэг бол Монголын цэргийг барьж байцаах асуудал. Тэгтээ би тэдний эгзгийг олж барина. Чи өөрийнхөө доожмуудад цэргүүдтэй Монголын хөлийн цэрэгтэй маргах арга зааж өг. Тэгээд хөлийн цэргүүд гараан хөдлөгвөөгүй юу? Унаад босохгүй байх талаар заавраг. Тэгэхээр нь бид манай барга нөхдийн эрхчлөөнд бүдүүлгээр халдаж амнасыг нь боснуулахад хүрсэн гэдэг маргаан үүсгээд танаа шилдэг эрчүүдийг оролцуулж Монгол цэргүүдтэй нүдэлдүүлээд заримыг нь барьж байрцаална. Тэгтээ хөлийн цэргийн даргаыг барих нь чухал шүү. Ёши, бид өвлийн хүйтэнд газар орны байр зүйн тодруулалт хийж чадах уу? Тэгээд бас хүмүүсээ бэлдэж амжих юм уу? Тэр яах вэ? Би хүмүүсээ сонгоод 2-7 хоног сургачих нь. Тэгээд барга айлуудаг дамжаад хийчих нь. Ер нь айлаар газрын байрлалыг багцаал харга боловсруулаад авчихсан. Тиймээс хөлийн дагуу буулгах айлуудыг хамаа намаагүй буулгахгүй. Наандж гэхэд гол өндөрлгүүдийг бараадуулж буулгана. 1000 гаруй өрхийг хайлаастан хоёр талд буулгачих болов. Их юм бүтэнтэй. Аянаусо шүн дүл өнгөртөл Ёшитой ярилцаад хажуулав. Гэтэл түүний нойр хулжжээ. Харин Ёши архиндаа нам зөхүүлээд боссонгүй. Аянаусо шүнжэнгэн хөлбөрч хэвтгэхэд өнөө цэрэг нүдэнийхээ завгүй гал түлж өрдөн. Номон хаан бүр довооноос халах хайласт гол хүртэлх нутгийн байр зүйн тодруулалт хийхийн тулд барга айлуудыг ашиглахаар төлөвлөсөн гарцаагүй. Тэгэхээр энэ ажлыг саатуулах хэрэгтэй. Энэ тухай Рожу сайдад мэдэгдэх нь чухал. Яах вэ? Рожу сай намайг холбоо барихыг хориглосон. Намайг армийнханд нэр хүнд олж удирдах хүмүүстэй ойр холбоотой байхыг даалгасан шүү дээ. Гэж бодохдоо холбоочнтойгоо уулзснаа саналаа. Аянаусо Симотогийн занганд орж хоод байсан тэр үед Харбины цаг сонинд Цэцикарын холбооны салбраас загтал наадаг хуучны зурагт хуудас худалдаж авах тухай зарласныг олж уншив. Тэгэд Аянаусо холбоочнтойгоо Харбинд уулзах газар өдрөө тэр сониноос олж үзээд сэтгэлдээ баярлсан. Тэрээр өөрийнхөө араас мөрдөж болох Симотогийн ая занг мэдхээр албан газар дээр нь очтол тэрээр мөгдөн рүү явчихсан байв. Үүнийг мэдсэн Аянаусо Харбины цагаачтын товчооны харьяанд байдаг нэг багхан шиг угаалгын газрын эзэнтэй очиж уулзлаа. Тэгэд хэдэн йен зээлв. Үнэн дээр Аянаусо юмгүйтэд очиж зээлсэн хэрэг биш. Тэрээр холбоочнтойгоо модерн буудлын зоогийн газар уулзах учраас тэнд очихдоо урдын адил баян чинэлэг байх ёстой байлаа. Нэг үгээр хэлэхэд Аянаусо захиалгын газрыг шатаалгасан ч хоосорсон шинжгүй байх ёстой аж. Харин Симотогийн нүд чих Аянаусогийн араас шиншилсэн байвал мөнгө бил залгаснаа тайлбарлах хэрэгтэй бөгөөд түүний ярьсны дагуу шалгана гэдэг нь илэрхий байлаа. Аянаусо зоогийн газар нэлээд сууж байдлыг аживал Симотогийн нүд чих түүнийг ажих гэж хөөцөлдсөнгүй. Зоогийн газар шавнараас нь хүн үзэгдэхгүй байлаа. Аянаусо зоогийн газар 23 цаг хүртэл суудаг заншлаараа сууж байгаад овоохоор угаан сажлахаар гартал хэсэг хүмүүс түүний дараагаар ширээнээс босов. Аянаусо гойхгүй хичээсэн янзтай алгасаар гудамжинд гарч ирээд зоогийн газрын үүдэн зогсож байгаа дэрэгчний дэргэд ирээд чи чинь нөгөө Леовч шивдэ. Хөгчнийгэн овоохойд минь хүргээдэг. Би хөлсийн төлөн шүү. Хамаг юм шатаалгасан ч гэсэн модон барьж хаагүй байна. Гэж хашгиран хэлээд дэрэгчний суудлууд тавирахтаа согтсон хүн шиг хальтмөлдөг гიშгэн. Энэ бол хүнд сэжиг төрүүлэхгүйгээр жүжиглэж байгаа алиалалт ажээ. Аянаусог тэргэнд суух тэрхэн зуур зоогийн газраас гарч ирсэн өнөө хэсэг хүмүүсийн сүлд байсан нэг хүн "Хой тэрэгчэн, жаахан хүлээж угаач. Замд өгөөтгий." гэд Аянаусогийн дэргэд ирж суухад Аянаусо согтуунуудээр түүнийг ширтээд "Би хол юм шүү. Та хайж гэж байна" гэлээ. "Би холдохгүй. Зэрэгэлдэх гудам орно. Хөл маань оройноос хойш янгинаад байна. Жаахан харих уучсан чи хууч хөдөлж байгаа болол та" гэхэн эгэлжирийн нэг тохиолдлын чанартай болоо юм. Дэрэгчин хөдлөөд нэг гудамж тойроход өнөө хүн сая "Таны ажилд Рожу сая талархаж байна" гэлээ. "Рожуг Анука төлөвлөсөн ёсоор явж байна.
гэж бараг аялгаагаар хэлэхэд өнөөхөн сорих дохоогоор "За ямар шухаа ажиллаж байна да" гэлээ. Аяна улсуу холбоочнтойгоо жингэж уулзаад баргаар ажил төрлөөн ярилцав. "Рожуса таны тухай тодорхой мэдж байгаа. Таныг хайлаарт бараг Монголын яамны харьяанд ажиллуулахаар Тозия шийдсэн байна. Тусгай удирдамж өгтөл холбоо барихыг хориглосон. Тиймээс жирийн байдлаар амьдрах нь таны нэр хүндийг Квантуны арим дээд зиндааны дарга нар зөв ойлгох болно гэж Рожуса үзэж байгаа" гэд Аяна улсуугийн өвөр дээр 3 боодол йен тавиад нэг харанхуй гудамжны булан тойрох тэрхэн зуур тэрэгний явалтан дунд өсөрж ивуулсан тэр холбоочин бол ойд байлаа. Аяна улсуу эрдэм өнгөрснийг чингэж бодсоор үүр цайлгахтаа өөрийнхөө өмнө ямар шуухан хариуцлага тулгарч байгааг ойлгох тусам ажлаа хэрхэн зохицуулах бодно. Рожусай. Квантуны армийн одоогийн ажиллагааны талаар мэдж байгаа болов? Мэдээгүй байх. Мэдэх нөхцөл ховор. Энэ ажиллагааг маш нарийн зохион байгуулсан болохоор тухайн үедээ надад ажиглагдаагүй өдий хүрсэн. Ингэхээр Рожусай үүнийг мэдж амжаагүй. Тэгэхээр одоо өөрөө шийдэх хэрэг. Ямар ч гэсэн байр зүйн зурагт шаардагдах судалгааг хийлгэхгүй байх нь чухал. Яаж үүнийг саатуулах вэ? Аяна улсуу чингэж өөрөөсөө асуух авч шийдэх арга замаа ухаарч ядна. Ямар ч гэсэн Йошигийн болон Хэрийн цагдаа хувцас туслахуудын алдаа эндэгдлийг ашиглаж түүнийг сэжиггүй зохион байгуулах нь чухал гэдгийг ойлгож байлаа. Тагнуулч хүн өөрийнхөө ажиллагааг зохион байгуулахдаа дайсныхаа алдаа эндэгдэл дээр тулгуурлаж зөв ажиллах, гаржуулах бүх сэжгийг дайсныхаа гараар уйлдэгдсэн баримт болгож нотлох байдалд хүргэх нь өөрлөвгөн чиглэсэн ямар ч сэжгийг арилгаж чаддаг зүй тогтолтой билээ. Тиймээс бараг айлуудаар тарж байрлах ёстой Йошигийн шавнар тэдний ажиллагаанд тусалцаа үзүүлэхээс төвөгшөөсөн бараг хүмүүсийн дэмжлэгтэйгээр ажиллана гэж бодлоо. Аяна улсуу чингэж өөрийнхөө сэтгэхүйн төсөөллийг бодит боломжтой харьцуулснаар зөв алхман хэрхэн эхлэх тухай бодлоо. Монголчуудын эрхэмлэж ирсэн цаг улирлын тооллын уламжлалаар бол сар бүрийг 30 хоногоор тоолдог. Тэгэд 360 хоногоон 9-9-оор хувааж 49 болгодог заншилтай болоо. Үүнээс шалтгаалж хүйтний улирлыг 9-9 буюу 81 хоногт багтаадаг юм. Намрын сүүлсрийн шувтраг зул сарын 25-нд нялх 3-9 эхэлнэ. Тэгээд дараагийн 3-9-д хүйтний ирч тачгандаг учраас эдэр 3-9 гэдэг. Бар жилийн ялах 3-9-ийн төгсгөлөөр урд үзэгдээгүй их цас унаж хүйтний ирч нэмэгдээд намрын үнэгэн малгай нэвтсийгсэн жавар зулайхаг ташин сэнгэнэн. Бараг хошуудаас Монголын хэлийг заагалсан зурвсын дагуу нутаглуулахаар нүүлгсэн 1000 гаруй айл Авдар нуурын суурин хавьд бөөгнөрчээ. Авдрын суурингийн айлуудаас өөр юу ч байдгүй энэ газар хэд хоногийн өмнө ойр хаваас ирсэн бараг айлуудаар дүүрч дагтаршиж зузаарсан цас ухаж хөлдүү газар дээр барьсан гэрийн эзэд Япон эзэдийн аяыг даган бор хоног өнгөрөөн. Бараг айлууд яахаа мэдэхгүй уймарч байсан энэхэн үед Квантуны армийн штабаас ирсэн хэдэн дарга Авдар суурьнд тухаллаа. Тэгээд 50 өрхийн тэргүү нарыг цуглуулж тусгай заавар өглөө. Хаврын гурингдсан тэмээс шиг хөх царайтай эв хавгүй горгор биетэй шивса цолтой нэгэн дарга яравгар бардам дээрэнгүй байдлаар яриа хийхдээ энэ жил бараг нутаг даяар цас их орж зарим газар хүйтний ирж зүүгийн талаас өнгөрч байна. Тиймээс манай арим зудад тав тухалтсан та бүхнийг Монгол нутагт оруулж нутаглуулах явдалд туслах үүрэг хүлээж авлаа. Ер нь Номон хан бүгд овоо хайлаас халахын гол бол эртнээс нааш баргын нутаг байсан. Иймээс манай арим барагаар түмэнд өвгдөөдэс элен цуланцын нутгийг Монголоос авчих, ахуй амьдралыг тогтчуулах шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Та нар манай хуваарийн дагуу хайлаас голын хоёр талаар нутаглах болно гэж нэгүүлсэнгүй байдалтай ярьваа. Симото инхүү үгэн хэлж дуустал. Хэд хоногийн өмнө ирж бараг айлуудын талаар судалгаа хийсэн Йоши айлуудын хуваарийг уншиж өглөө. Тэгээд үгийнхэн төгсгөлд
Хайлаастын баруун талаар нутаглах айлуудыг манай баг дэслэгч Аяна усуу удирдах тул тэнд нутаглах 500 айл өрх Аяна усууг зааварлсан бүхнийг дагах болно. За одоо та бүхэн гэр гертэн хараад нүүхэд бэлтгэх хэрэгтэй гэлээ. 50 өрхийн тэргүүлэгч нар дуугүй сууцгаан бие биерүүгээ хулгаар нүдээр ширтгэн бидний хэн босож үг хэлэх вэ гэж асуух шиг юм. Өрхийн тэргүүлэгч нарыг дуугүй суухыг ажигласан Йоши уурандаа шатаж дотроо эднэр чинь хэдрэлэх нэ. Тэгвэл сайнаа үзэхгүй шүү. Ёстой. Буун ям нуруунд нь тулгаж угаад нүүлгэнтэй гэж бодно. Гэтэл 50 гэрийн тэргүүлэгч нар дуугүй суусаар байлаа. Чингэж амандан усуулгачихсан юм шиг дуугүй байсан тэргүүлэгчдийн дотроос нэгэн хижээл хүн босож "Бид Эхестецийн үгийг чих тавин сонслоо. Гэхдээ бидэнд айлтгал байна. Түүнийг та бүхэн болгоох буйзээ" гэж хэлтэл Йоши. "Бид хэлдгээ хэлсэн. Түүнээс та нарын саналыг асуух гэж энэ цуглаагүй. Бид бол дэлхийн хүндрэлтний дээд Яматочууд. Та нар бол бурхны зарилгаар доод төрөлд заяасан өчүүхэн амтангууд болохоор наран хүний үг бүхнийг ёсчин дагах ёстой. Тиймээс одоо хурдан тарцгаа" гэлээ. Наран дарга нараа. Үнэндээ бид чи энүүхэндэн гэхэд болоод л байна. Цасцуудтай байгаа нь үнэн. Бидний зарим минь холоос нь үжирлээ. Хөлдүү газар янзалж угаад нэг мо тогчих чаанла идэж байна. Тэгэхээр одоо дахиад нүн гэдэг чирэгдэлтэй байна. Нөгөө талаар сая ирж явах замдан хөл гараан хөлдөөгөөд өгсөх нь мэддэхгүй хүмүүс цөөнгүй бэ. Тэгэхээр би 50 гэрийн даргын хувьд хүмүүсийг нүүгэж тушааж чадахгүй. Манай 50 айлд өнөө маргаашгүй төрөх гэж байгаа бүсгүйчүүд би гэж хэлтэл. Чи дуугүйхэн шиг явж хошуугаан тат. Хошуу чинь хэм хэмжээнээс илүү цухалцвал тайраад өгч болно шүү. Миний үгийг санаж явбал аминд чинь үлзийтэй гэж Симото багтарж ядсан уурандаа хашгичин хэллээ. Гэтэл түүний хахир дуунаас айж зүрх нь амааран гарч хшигсан нэг тарган барга. "За, бид та бүхний үгийг дагнаа. Би өөрийнхнийгөө маргааш нүүлгэе. Та бүхэн манайхны зүтгэлийг бодож хоол ундны тусламж үзүүлбэл ямарсан бол?" Хүмүүс олон хоногийн нүүдэл хүйтэн шамарган туйлдж ядарсан. Тиймээс хүмүүст гачигдж байгаа хоол хүнсний зүйлээр тусалбал үгдүүгүй нүүн гэж хэлэхдээ ашиг хонжоо хайсан сэтгэлийн илэрхийлэв. "Бид та нарыг Монгол нутагт оруулж нутаглуулах ёстой. Түүнээс хүүхчийг эрхлүүлэх гэж ирээгүй. Та нарын хоолыг бид бэлдэх ёстой юм биш. Харин бараг гошууд манай цэрэгт хамгийн сайн агтан морд хонь үхрэн өгөх ёстой" гэж Симото омогдоход нөгөө тарган бараг суудалдаан буцаж суухыг аживаас өөрийгөө хил аманд орж хөвий хэмээн болгоомжулсан илт байлаа. Гэтэл олны дундаас төрүүчин хижээл хүн босож "Бид хүслэн айлтгаж байна шүү дээ" гэж шаардангуй хэлв. "Хүсэлгэн шүү. Чиний хүслийг эрэлгэн гэлж хөтлж байгаа бол та" гэд Йоши гар буугаан суулгах гэхэд Аяна усуу түүний гарыг барьж хориглон болов. "Чи суу, ах захта ярьж сур. Бид та нарыг хаалттай газар удаан байлгах ёсгүй. Уг нь та нарыг цэргийн холбогдол бүхий хаалттай газар орж нутгалсан явдал шийдэх ёстой. Гэвч бид их энэрэнгүй улс болохоор тийм хатуу арга хэмжээ авахгүй" гэж Симото албан үргэн тулгаж хэллээ. "Бид өөрийн дураар нүүжрээгүй. Тэгэхээр буруу газар буулгасан хүмүүст хариуцлагыг хүлээх ёстой" гэж өнөө хижээл хүн өөрийнхөө бодлыг хамгаалахыг бодов. Энэ хүнийг Сэтэв гэдэг. Тэрээр хуучин бараг хошууны хүн. Хошуундан чамбайхан хөрөнгөтэй том хийсэн малтай байжээ. Гэтэл Японы арим бараг хошуудад ирснээс хойш алба татвар тонуул дээрэмд малаан алдаж гар хоосрох шигсэн. Бараг хошуу олон дүм малтай баялаг хошуу байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил бараг хоосорчээ. Зудад малаан алдаагүй малчид энэ бүхэнд харамсаж 100 гаруй төм малаан зудад алдаагүй бараг олон хөө 100 төм малыг зуурдын самурай залиглаа хөө гэж дуулдаг болсон. Симото Сэтвийн энэ үгэнд дэгдүүцээд дотроо шатах шахан "Тэр тухай жичээрнэ. Гэхдээ манай армийн шийдийг гуйвуулж энгийн хүмүүсийн толгойг улааны хороор утаж мунхруулбал зүгээр өнгөрөхгүй. Нөгөө талаар та бүхэн армийн нууцтай холбогдсон зүйлийг мэдсэн болохоор түүнийг Монголын нутагт очисон хойно ямар ч хүнд тараахгүй гэдгээ баталж манайханаас тараасан бичигт харын өсөг зурах буюу хурууныхан хэг дарах болно. Энэ бичгийг одоо манай орчуулагч уншиж өгнө" гэлээ.
Япон хэлмэрч Симотогоос бичгийг авч уншиж өглөө. 50 гэрийн тэргүүлэгч нар нэг хэсэг дуугүй суудал бүдүүн дарга босож Симотогийн дэргэд очиод "За, би энэ бичигт хурууныхан хэг дарнаа" гэлээ. Үүнийг ажиглаад суусан сэтэв уур хэлн бадарсан дуугаар "Би наад бичигт чинь хурууныхан хэг дарахгүй. Авдар нуураас мөсцөн хүртэлх газрыг хаалттай гэдгийг сая сонслоо. Ер нь танай цагдаа цэргүүд буу шийдэн барь чичиж нүдэж байгаад энд авчирсан. Гэтэл тэр цагдаа цэргүүд үзэгдэхэн болоод удаж байна. Гаван тууны арим манай ард түмэнд эргчлээ олгож хятадаас тусгаарлана гэсэн болохоос эд хөрөнгийн минь тоноод эрүү шүүл тулгана гэж зарлаагүй." Гэхэд умгар байшинд байсан хүмүүс ам амандан шуугилдаж эсэргүүцлээ. Тэдний дотроос 3 хүн бусдаасаа илүү хэдэрлэж хэрэлдээ зогссонгүй Симотог үгээр дайруулв. Симото энэ бүхнийг ажиглан дэсэж зогсохдоо 10 дахлагч нар тэр 3 хүний үгийг дэмжин Японы армийн үйл ажиллагааг шүүмжлэхийг ажиглан нүдэлж авлаа. Хүмүүсийн эсэргүүцэл ширвссэн тул "Хэдэр зантаа энэ хүмүүсийг цөмийн баривчил" гэхэд Симотогийн хахир дуугаар гаднаас цагдаа нар орж ирлээ. Йоши Симотогийн даалгавраар 10 ахлагч нарыг баривчлав. Тэр 10 ахлагчийн дотор сүүлд 50 гэрийн ахлагч болсон хэрвэл шууганыг өдөөсөн өнөө 3 хүн орлоо. Тэднийг хайларын бараг Монголын яамнаас гаргасан шийдвэрийн дагуу ахлагч болгосон болохоор хүмүүс зэвүүцдэг байсан. Гэтэл тэр 3 энэ өдөр хурал дээр Симотог илэрхий эсэргүүцсэн үгээр дайрсан явдалд Симото өршөөлгүй баривчлав. Инхүү баригдсан хүмүүсийн 5-ыг маргааш нь Авдар сүрэнгийн ахлагчийн байшингийн өмнөх жижиг талбай дээр авчирхад нөгөө 3 ахлагч оролцсон байлаа. Тэгээд тэр 5-ыг цасан дээр сөхрүүлэн суулгаад тэдний ард сэлэн барьсан 5 цагдаа зэрэгцэн зогслоо. Чингэд Симото Японы армийн дайны хуулинд заасан ёсоор тэднийг цаацлах тушаал уншихтаа баруун гараан дээр өргөж байснаа тушаалынхан эцсийн үгийг хэлэнгүүт дээр өргөсөн гараан буулгатал 5 самурай далайсан сэлмийн буулгахан дээрээ. Бараг малчид энэ бүхэнд дургуйтсан эсэргүүцсэн боловч Япон зэргүүд хүмүүсийг айлгаж толгой дээгүүр нь хий буудсан тул хүмүүс яаж чадсангүй. Энэ хэрэг явдлын дараа өрхийн ахлагч нар өнөө бичигт хурууныхан хээг арга буюу даржээ. Чингээ тэр өдрийнхөө оройноос нүүхээр бэлтгэж цагдаа цэргүүд айл бүрээр тарж 2-2-орон бараг айлуудад суух боллоо. 54-р хэсэг төгсөв.